Анхаарлын эзтэй хамтаагаар архим зөвчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Хэлбэр агуулга нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хүндэт зочноор Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн зөвлөх, эрүүлийг хамгаалах гавьяад ажилтан Наран Гэрлэг орсон байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхний өдрийн мэнд хүргье. Баярлалаа. За ярианыхаа эхэнд эхлээд хүний папиллома вирус гэж юу вэ? Энэ талаар эхлээд үзэгчтэй нэг ойлголт өгөөч та. За хүний папиллома вирус гэдэг бол дэлхий дээр бас нэлээд түгээмэл тархсан ийм вирус. За 300-аад бол төрөл үүдэг. Энэ бол хүн малын янз бүрийн олон өвчин үүсгдэг. За үүн дотроосоо бол 200-аад төрөл буюу хэв шинж нь бол хүний өвчин үүсгдэг. За энэ дотроос хамгийн их анхаарал татдаг бидний их ярьдаг бол ерөнхийдөө хавдар үүсгдэг. Тэгээ тэр хавдар дотроосоо эмэгтэйчүүдийн умаан хүзөөний хавдрын үндсэн шалтгаан болж байгаа. За дээр нь нэмээд 6 төрлийн хавдар. За ингээд гадна дотн бэлэг эрхтний хавдар. За ингээд шодаан хавдар, мөн ам залгуурын хавдар, хүзүүний хавдар гэх мэтлэн ийм хавдрууд байна. За энэ хавдруудаас гадна энгийн бэлгийн үе ургацгийг түгээмэл үүсгдэг. Ер нь үе ургацэг. Эмэгтэйч вэ, гадна дотн бэлэг эрхтний эмэгтэйчүүдийн үе, за эрэгтэйчүүдийн хувьд бол шодаан үе гэдэг бол түгээмэл байдаг штэ ер нь бага насанд. Тэгээ ялангуяа эрэгтэй хүүхэд бол бага насанд ер нь шодад ер нь бол үе гарсан байна гэд хүмүүс бол маш их ээж аваад бол ирж эмчт ханддаг. Энэ бүхний үүсгэгч нь бол энэ хүний папиллома вирус. Энэ бол жижигхэн нэг 55 нанометр хэмжээтэй ДНК агуулсан ийм вирус байна. Вирус ер нь юунаас шалтгаалж үүсэж байгаа? Шалтгаан нөхцөл нь бас яагаад вирус гэдэг нь яг л хүнтэй адилхан амьд бит. Тэгэхээр бид нар маш олон төрлийн дэлхий дээр маш олон төрлийн вирус бактериуд байна. За сүүлийн үед бол ерөнхийдөө вирусын 100 дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарласан вирусын халдварууд бол маш их түгээмэл байна. Тэгэхээр бид нар сүүлийн энэ 200-д бол 3 дахин вирусын том цар тахал боллоо шүү дээ, тийм ээ. H1N1 тэгээд ковид. Тэгээд бидний хамгийн сайн мэддэг нөгөө томуу гэдэг маань бол жилийн 4 улиралтал бид нар чинь томуутайгаа байдаг. За энэ томуу чинь бас л 200-аад төрлийн вирусээр үүсгэгддэг ийм халдвар. Тэгэхээр вирусын нэг онцлог хэцүү зүйл нь бактерийг утахад заавал хүн юм уу эсвэл нэг амьтан амьд организмд өөрөө байж иж шимэгчилж амьдардаг. Энэ гадаад орчинд бол маш богинохон хугацаанд бол алга болчдөг, үхдэг. Хүний биед шимэгчилж амьдраад тэндээ хүний биеийг эзлэн түрмгийлээд өсөж үржээд ингээд байж идэг ийм хоруу чанар ихтэй жижиг биеттэй. Хүний папиллома вирусын халдрын эсрэг вакцин. Яагаад ер нь вакциныг хийх шаардлагатай байгаа юм бэ? Ер нь бол вакцин нэгдээд 230 гаруй жил болж байна. Тэгэхээр вакцин хийсний үр дүнд хүн төрөлхтөн үдийд ингээд 8 тэрбум боллоо. За манай хүн амч гэсэн 3 сая 500 боллоо шүү дээ. Тэгэхээр дэлхийн олон эрдэмтэн судлаачдын тоо байдгийн хэрвээ вакцин гэдэг энэ хүн төрөлхтний гайхамшиг гарч ирээгүй бол энэ хүмүүс маань 8 тэрбум хүмүүс маань бол хүүхэд наснда 15 хүрэлгүй эндээд нэг 3-аас 4 тэрбум л байх байсан юм аа. За манай Монголын хүн амч гэсэн 1.5 сая хүнд амтай байх байсан юм аа гэдэг. Тэгэхээр энэ вакцин гэдэг нь дэлхий дээр 150 сая гаруй хүний амийг аварсан юм зүйл. Тэгэхээр вакцин гэдэг чинь юу юм бэ гэхээр ерөөсөө л тухайн хүнд дархлаа үүсгэж байгаа. Тэр вирус, бактерийн эсрэг дархлаа үүсгэж байгаа маш олон төрөл байна. Амьд өхүүлсэн, сулруулсан гэд. За чиний асууж байгаа энэ HPV вакцин бол амьд биш, өхүүлсэн ийм сулруулсан уургийн ДНК уург агуулсан ийм вакцин. Тэгэхээр аль болохоор өхүүлсэн сулруулсан вакцин байх тусмаа хүнд дархлаа үүсгэх нь түргэн тэгээд ямар нэгэн хариу урвал хүндрэл бол багтай. Тэгэд манай эмч нарын ярьдаг бол хамгийн урвал хүндрэл бага гардаг ийм аюулгүй вакцина гэж бол ярьдаг. Вакцин хийсний дараа бол тодорхой хэмжээний урвал хүндрэлүүд ер нь гардаг шүү дээ. Тэгэхээр энэ вакцины хувьд бол маш ховор. Жишээлх юм бол 1 сая хүнд нэг тохиолдол байх жишээний ийм урвал хүндрэл гардаг ийм вакцин. Вакциныг ер нь олон улсад хүлээн зөвшөөрсөн үү? За ямар улсад энэ вакциныг хийх юм бэ? Манай улсаас гадна энэ тал дээр та нэг тайлбар өгөөч. HPV вакцин тий. За HPV вакцины хувьд бол 2007 онд анх Австрали улсад хэрэгэлсэн. За анх 2006 онд бол
Австралийн 2 эрдэмтэн энэ вакциныг бол нээсэн. За ингээ 2007 онд Австрали улс тэргэлсэн. За энэс хойш бол одоо дэлхийн 148 орон одоо хэрэгжилж байгаа хүлээн зөвшөөрөөд тоглолтод оруулаад тэгээд энэ вакцин маань бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гэрчлэгээ авсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаатай тухайн орны үйлдвэрлэгчийн одоо гэрчлэгээ, үйлдвэрийн баталгаа гэрчлэгээтэй ийм одоо вакцин. Тэгэхээр дэлхийн 148 орнд хэрэгжилж гин гэдэг бол тэгээд эн чинь зүгээр сайн дураараа биш бүр үндснийг нь товлолд орчоод хийж байгаа тий. Товлол гэдэг чинь тодорхой нэг насанд нь тодорхой нэг хугацаанд хүн амдаа зайлшгүй хийж байгаа энэ вакцинд бол орцсон болохоор үнэхээр бол одоо аюулгүй вакцин. За манайх энэ вакцины хувьд бол нүүбийн хүүхдийн сангаар дамжуулж авдаг. Тэгэхээр засгийн газар бол энэ вакциныхаа төлбөр мөнгийг бол гаргаж байна. Нүүбийн хүүхдийн сан бол одоо нэг өсөндөө олон улсын тендерт ороод одоо вакцин дархлаажуулалтын Global Alliance байгууллагын шуумаар $3.5 буюу за монголоор нэг 15-6 мянган төгрөг юм уу да тий. Тэр хавцаа одоо оруулж иж байна. Гэхдээ бусад одоо Австрали, Америк энтерт та нар бас сонссон л байх. Маш үнэтэй $150, $200, $300 ч байдаг тий. Тэгэхээр манайх бол хөнгөлөлтөө үнээр авч байгаа юм чинь одоо чанаргүй байна гэдэг ярьцэг хүчтэй манайхан тий. Тэгэхээр эн чинь бол бид нар тухайн одоо вакцин дархлаажуулалтын Global Alliance гэдэг дэлхийн одоо толгой баячууд нэгдэж орсон ийм хүмүүс хүүхдийн эрх ашиг тэгээд ядуу буурны хөгжил буурай орнуудын хүн амд тусламж үзүүлэх юм зорилготой. Тэгэхээр яагаад бид нар энд умаа хүзүүний одоо энэ HPV вакцинд их анхаардаг вэ гэхээр дэлхийд дахинд умаа хүзүүний хавдраар одоо жилдээ нэг 266 мянган одоо эмэгтэйчүүд энд идэх юм байна. За тэрний одоо 80-аас 85% нь бол хөгжил буурай орнуудад байдаг. Тэгэхээр Монгол улс бол жилдээ нэг 400-аас 500 гад тохиолдол бүртгэгдээд нэг 140-өөс 160 их нас ордог. Өвчл өндөртэй, Аздаа ч өвчл өндөртэй, дэлхийд ч өндөр одоо өвчл өндөртэй. Тэгэхээр энэ вакцин дархлаажуулалтын Global Alliance байгууллага бол манайд одоо хөнгөлөлтөө үнээр засгийн газарт өгч байгаа. Гэхдээ энэ газарч байгууллага өөрөө үйлдвэрлэлтэй авахдаа үйлдвэртээ бол тэр зөрүү мөнгийг төлж байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө Америкт $200 ирдэг вакцин чинь Монголд бол $200 л ирж байгаа гэсэн утга. $3.5 засаг төлөөд үлдсэн одоо тэр 120 хэдэн долларын бол тэр вакцин дархлаажуулалтын Global Alliance гэж байгууллага төлж байгаа байхгүй. Тэгэхээр энийгээ бид нар нөгөө манай эмчид нараа эрүүл мэндийн байгууллага бид нар сайн тайлбарлалтгүй болохоор хүмүүс чинь хямдхан вакцин байна юм чинь одоо чанар муу байна гэж бас боддог. Ийм тал бол байдаг. Иргэд за хүний папиллома вирусын талаар мэдлэг мэдээлэл хэр байдаг юм бэ? Тэгэд энэ вакцин нэвтрэхээс өмнө нүүбийн хүүхдийн сан зөвхөн вакцины талаарх одоо эцэг эхчүүдийн одоо хандлага дадал тиймний одоо үнэлгээ тий судалгаа ассесмент гэж байдгийг тэрийг хийсэн. Ер нь бол манайх муу юм байна л. Муу дүнтэй байсан. Одоо бид нар вакцин нэвтрүүлээд бас нэг жил гаруй 2 дахь жилдээ орох гэж байна. Энийний дараа одоо үүний дараа бас энэ 12 сард нүүбийн хүүхдийн сан дахин бас нэг судалгаа хийх одоо тийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг одоо хүмүүсийн мэдлэг хандлага дадал бол нэмэгдсэн бахаа гэж бодож байна. Папиллома вирусын халдрын эсрэг вакциныг хэдэн настад хийлгэх ёстой байдгийм бэ? Насанд хүрсэн хүн хийлгэх үү? Эсвэл одоо бага наснд нь хийх ёстой байдгийм болов? Хэрв одоо бага наснд хийх шаардлагатай бол яагаад заавал бага наснд хийх шаардлагатай байдгийм бэ? Ер нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо зөвлөмжийг л дэлхийн нийтээр дагаж мөрдөж явдаг шүү дээ. Тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо гишүүн орн манай орн чинь тийм ээ 193 орн бол одоо дагаж мөрдөж явдаг эрүүл мэндийн салбарын хувьд. Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол 9-өөс 15 наснд хийх гэсэн одоо ийм зөвлөмж өгдөг. Гэхдээ тухайн орн болгон өөрийнхөө өвөрмөс онцлог тохируулаад насаа тохируулж одоо болдог. Зарим одоо жишээлбэл одоо эрт бэлгийн харьцаанд ордог орнууд бол 9 настай хийдэг. Нилээн хожуу бас бэлгийн харьцаанд одоо хүүхдүүд нь ордог ийм газрууд бол 13-тай, 14-тэй, 11-тэй ч хийдэг. За манай орны хувьд бол бас одоо энэ халдвар төвчин судлалын үндэсний төвийнхэн маань судалгаа нотлогоо одоо хийгээд тэгээд засгийн газрын тооллоор бол 11 нас гэж одоо сонгосон. Тэгэхээр энэ вакциныг аль болохоор л эрт бэлгийн харьцаанд орохоос өмнө л хийвэл үр дүнтэй. Яагаад гэвэл анхны бэлгийн харьцаанд орсноос хойш 24 сарын дотор одоо энэ
вакцин одоо энэ вирус хүний биед үржээд хавдрын одоо вирус болох хавдар үүсгэх ийм их магадaltaй болж байгаа. Тэгэхээр бид нар аль болох одоо анхны бэлгийн хавталд орохоос нь өмнө л хийвэл одоо үр дүнтэй гэж ингэж үздэг. Тийм учраас манайд бол алдар төвчин судлалын үндэсний төвийн одоо гаргасан судалгаа нотолгоон дээр үндэслээд засгийн газар бол товлоо баталсан. За энэ товлоор бол 11 настай эрэгтэй эмэгтэй хүүхдүүдэд зайлшгүй одоо хийнэ гэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас за мэдээж баталчихсан вакцин гэвч манай улсын иргэд за хүүхдтэй илгэж байгаа юм чинь чанар нь ямар байдаг бол за уур амьсгалын хувьд манайх эрс тэрс уур амьсгалтай те өвлөн хөтөн зунд халуун яг ийм нөхцөлд одоо вакцин илгэх нь зөв үү буруу юу гэдэг эцэг хэрэгэлцдэг шүү дээ энэ тал дээр та. Ер нь бол нин дөнгөө одоо хэлэхэд бүгд л мэдчихэж байгаа сошиал дээр ч явж байгаа ковидын вакцинаас хойш хүмүүсийн бас вакцины хэрэгэлцэх явдал бол нэмэгдлээ л дээ. Ганцхан манайд ч биш дэлхийн нийтэд одоо ийм хандлага нэмэгдэж байна те Америкийн нэгдсэн улс тэгэл одоо ялангуяа энэ одоо Америкийн нэгдсэн улсын одоо ерөнхийлөгч тэгээд нөгөө эрүүл мэндийн сайдтай холбоотойгоо одоо ийм хүмүүсийн хандлага бол нэлээд бас их өөр байна. Яагаад гэвэл ер нь л вакцин 230 гаруй жилийн өмнө үүсэж хадал вакцин эсрэг үздэг хүмүүс гэж байдаг. Тэгэхээр энэ хувь хүмүүс вакцин эсрэг үздэг хүмүүс бол хувийн л одоо хүнийх нь үзэл бодол шүү дээ. Гэхдээ дэлхийн дахнаараа бол сүүлийн үед энэ вакцин эсрэг үздэг хүмүүсийн одоо мэдээлэл энэ хүмүүсийн одоо харьцангуй их нэмэгдээд байгаа. Тэгэхээр энэ хүмүүс маань өөрөө одоо нэмэгдээд үзэл бодлоо хэлхээс гадна өргөн төмний хүүхдийг ингээ уриалаад ийм байна, тийм байна гэж одоо янз бүрийн судалгаануудын нотлохоо гаргаж ирээд тэгээд судалгаа нотлохооч нь бол эмч хүн хийж гэн, янз бүрийн хүн хийж гэн тийм. Тэгээд 100 хүнд хийдэг судалгаа хөнгөж байна, 1000 хүнд хийдэг судалгаа байна. Одоо 100000, 30000 сая хүнд хийсэн судалгаа байна. Тэгээд энэ судалгаа дотроо энэ хэвлэгдсэн одоо тухайн хүний судалгаа маань ямар сэтгүүлд хэвлэгдсэн бэ гэдг нь их чухал байдаг. Одоо жишээлх юм бол бүр олон нийтэд одоо хүлээлгдсэн Lancet ч юм уу тийм маш одоо тэр хүлийн зөвшөөрөгдсөн сайн сэтгүүл хэвлэгдэх зүгээр нэг одоо манай шар сэтгүүл гэж нэг ярьдаг шүү дээ тий. Тэр шар хэвлэлд нийтлэх хоёр ч нь бол шал өөр байдаг. Тэгэхээр манайхын ихэнхдээ нөгөө нэг шар хэвлэлд нийтлсэн нэг хоёр одоо хүмүүсийн судалгаа ялангуяа вакцин эсрэг үздэг хүн одоо өөртөө зориулаад нь хийчихсэн жижигхэн судалгаа ч юм уу тавьчаал за энэ судалгаа ийм байна гэтэр гэл ингээл хүмүүсийн одоо урддагч гэдэг юм уу да ийм тархитлагууд нөлөөлдөг. Тэгэхээр бол ийм хүмүүсийн үгэнд орлогоогоор одоо яг том шинжилх ухааны үндэстэй одоо медикал те ийм одоо ийм шинжилх ухааны батлагдсан олон эрдэмтэн докторууд нь хүлээн зөвшөөрөгдөг тэр дэлхийд нэрд гарсан тийм одоо сэтгүүл дээр гарсан судалгаа нотлохоог бол манай хүмүүс бас олж уншиж байгаарэ. За вакцины хувьд бол одоо үндсэндээ бол аюулгүй вакцин гэж бол хэлж чадна. Яагаад гэвэл энэ нэгдүгээрт бол олон оронд хийчих шүү дээ. Тэгэхээр одоо биднээс өндөр хөгжилтэй орнууд өчнөө дахин тавлалтаа оглоод Австрали улс 2006 оноос хэрэгжиж одоо ингээд бараг 20 жил 19 дэх жил одоо ингээд он гараад 20 дэх жилдээ орж шүү. Тэгээ умаа үзүү нөгөө хавдар болохоо 25 онд одоо 30 онд зарлана гэж хэлсэн чинь одоо бараг л 26-7 онд зарлчих байх гэж зарим эрдэмтэн хэлж шүү. Тэгэхээр бодит үр дүн нь бол одоо гарчихсан. Тэгээд эн чинь дэлхийн нийтэд том үйлдвэрлэлт хийж шүү. Америкийн нэгдсэн улсын одоо Мерк үйлдвэр өөрөө одоо энийг чи үйлдвэрлэж байна. За тэгээд мөн одоо маш олон төрлийн Английн одоо бас үйлдвэрүүд байна. Тэгээд Германы үйлдвэрүүд дэлхийд нэрд гарсан вакцины нэг 5 арвхан одоо энтгэгч бас байгаа 5 арвхан одоо үйлдвэрүүд байна шүү дээ. Энд бүх үйлдвэрүүд чинь маш олон жилийн судалгаа нотолгоон дээр үндэслээд тэгээд нэг вакцины сэр дугаар гаргаад тэрийг маш олон дахин одоо хүнд туршаад судлаад амтнд ингээд хөгжүүлээд эхлээд эн чинь 3 хүн тун хийжсэн 2 тун болоод 1 тун болгоод улам хөгжүүлэл боловсронгуй болгоод ингээд байна шүү дээ. Тэгэхээр энэнд бол одоо бид нар бол ерөөсөө эргэлзэх бол хэрэг байхгүй. Тэгэд манай бүгд найрамд хордог одоо хөршигдөд Оросын холбооны улс ч гэсэн анагаах ухааны чиглэл вакцин үйлдвэрлэлээр дэлхийд мундаг шүү дээ. Тэгэхээр бид нар ч одоо ийм мундаг улсуудын дунд байж тэр манайх чанаргүй тэднийх муу ийм тийм үж ерөөсөө ярих бол бид нар өмнө одоо ирэхгүй бөгөөд юу гэдгийг эмч хүний хувьд бол өстой илүү занал гэж хэлбэр. Тэгээд эн чинь нөбийн хүүхдийн сан авчирч штэ. Нөбийн хүүхдийн сан яг тухайн үйлдвэрээс нөгөө хөнгөлөлтөө одоо өмнөр авлаа тий. Нөгөө байгууллага мөнгөний битрүү процессын тайлбарлсан шилжүүлээ. За ингээд бид нар одоо яг буян тухайгийн нисэх онгоцны буудлын дээр одоо Чингис хааны нисэх онгоцны буудлын дээр буугаад авчрах хүртэл нь
хүүтэн хэлхэнийхэн дэглэмийг ягсагч байгаа. Тэгээ вакцин чинь зүгээр нэг далах шиг нэг юмд боогод ирдэг биш шүү дээ. Хүүтэн хэлхийн тоног төхөөрөмжтэй, хөргөгчтэй, хажуудаа хяналттай вакцины чинь тэр хайрцагт дотор нь хяналт байна. Ихэнх вакцины нүүрэн дээр хяналт байна. За ингээд одоо тийм өнгө өгвөл, улаан өнгө өгвөл ийм болон шар өнгө өгвөл ийм өгнө гэд мониторингтай, химийн хяналттай. Химийн хяналт нь халдвар төвчин судлалын үндэсний төв дээр байж байна. Тэгээд тэр нь бүр ингээд одоо цахимаар штэ. За энэ вакцин одоо хасах 8 дээрх вакцин, одоо хасах 7.2-т байна. Одоо 8-д боллоо. Ийм байлаа гэд бүр ингээд бүгдийг хянаж байгаа. Бүгдийг хянаж байгаа. Тэгэхээр чинь ерөөсөө тэр одоо асуудал байхгүй. А зүгээр манайх очиод яг манай орны хувьд бол нэг одоо хэцүү зүйл бол ингээд орон нутагтаа, сум орон нутагт Улаанбаатар хоточ өрхийн эмнэлэг дээр аваачаад вакцины хөргөжтэй. Гэхдээ манай эмч эмнэлгийн ажилчдын бас зарим хүмүүсийн байдлаар одоо бас вакциныхаа аюулгүй байдлыг алдагдах тохиолдол байж болно. Яагаад гэвэл гаргаад удаан тасалгааны температур тавьчихдаг ч юм уу тий. Эсвэл одоо юу хөлдөөгчд байх хэмээг хөрөгчөнд хийждэг, хөрөгчөнд байх вакциныг хөлдөөгчөнд хийждэг ч юм уу. Тиймэрхүү 1-2 тохиолдол гарахыг бол үгүйсэх байхгүй. Тэрнээс цаанаас авчираад энд манай халдвар төвчин судлалын үндэсний төв хүртэлх үйл ажиллагаа бол бүгд хяналттай. Халдвар төвчин судлалын үндэсний төвийн одоо өрөөнөөсөө аймаг орон нутагтаа хөрөхтэй бас хяналттай. Яг адилхан хяналтаар явна. Маш их одоо бочтой ийм хяналттай явдаг. Ийм одоо зүйлтэй. Тэгэхгүй л ч бас болохгүй юм маань. Та түрүүлсэн шүү ярианда 2 жилийн өмнөөс хийж илээд баг 2 жил гаруй болчлаа гэж байна. Одоо иргэд бас нэг жоохон мэдээлэлтэй болж байгаа болов вакцинд хамрах иргэдийн тоо ер нь ямар анх хийлгэж хийчихснээс өнөөдрийг хүртэл өссөн үзүүлэлттэй байна уу? Энэ тал дээр ер нь ямар байгаа вэ? Ер нь бол одоо хүмүүсийн мэдлэг бол дэвшилж байгаа. Яагаад гэвэл бас вакцинд одоо анх эхэлж хаад вакцины хамралт одоо хамрагдах хүмүүсийн тоо муу байсан. Одоо бол нэмэгдэж байгаа. Гэхдээ нэмэгдлээ гэхэд яг одоо бусад нөгөө вакцин тайхан хэмжээнд бол хараахан хүрээгүй. Манай товлын вакцин чи ер нь 90-с дээш лавтай байдаг шүү дээ. Тэр хувьдаа бол хүрээгүй. Гэхдээ бол нэмэгдэж нь одоогоор ингээд 40 гаруй мянган хүүхд хийлгцсэн байна. Тэгэхээр энэ хүүхд дотроос гэхтэл одоо ямар нэгэн урал хүндрэл гарсан тийм тохиолдол бол ерөөсө бүртгэгтэйгөө гараагүй юм байгаа. Тэгээд бид нар бас нөгөө 11 настаас гадна хэрвээ 11 настай хүүхд өнөөдөр одоо 11 нас хүрээ сургууль дээр нь суурлаад товлолоороо хийчихэд ямар нэгэн хэмжээгээр ханиад хүрээд вакцин чи бас эсрэг заалт гэж байна шүү дээ. Тухайн үедээ ханиад хүрсэн, халуурсан, ямар нэгэн өвчин тусцсан, харшил өгөөд биеэр нь юм туурсан энэ төргээд эсрэг заалтууд байвал хийхгүй. Тэгэхээр хийдгүү. Тэгэхээр энэ хүүхдүүд бол өрхийнхөө эмнэлэг дээр очиод хийлгэж болно. Тэгээд бас манай эцэг эхчүүдийн нөгөө мэдлэг чиний сайн хэлдэг бас мэдлэг сайжирч байгаа учраас заавал гэлгүй 12 настай, 13-тай, 14-тай, 15-тай ийм хүн одоо хийлгэж байна. Тэгээд хийлгэж байна. Тэгээ бас 17, 8-тай, 30-тай, 29-тай хүмүүс ч бас хийлгэж байна. Ер нь бол манай бол сайн дураараа хийлгэж байгаа шүү дээ хийлгдэг. Тэгээ бид нар бас их манай сая нэг одоо Камбожийн зөвлөх хэрж ажиллаж байсан надад. Тэгээд тэр хүн маань тэгжсэн шүү дээ бас залуухан эмэгтэй л дээ. Тэгээд тэнд бол сайн дураараа аюу үнэтэй тарьдаг. Монголд бол аюу хямдхан одоо бид нар чи 23,000 төгрөг хэрж байгаа юм чинь би 23,000 төгрөг өгөөд энд хийлгэчихье гэд ингээд 2 тунгаа хийлгээд явсан шүү дээ. Тэгэхээр манайх бол одоо бас хүн ардынхаа төлөө сайн дураарч гэсэн маш хямдхан одоо вакцина үнэлж тарьж байгаа шүү дээ. Вакциныхаа өөрийн үн тэр хөнгөлөлтөө авсан 3.5-ийнхаа одоо мөнгөнд тохирол нэг одоо тэр нэг шифрээ центрийнхээ үнийг нэмэл 23,000 төгрөгөөр л хийж байгаа. Тэгэхээр одоо энд ажиллаж байгаа гадны хүмүүс л манайд хийлгээд явж хахад манайхаа өөрснөө муу сайн бид нар хийлдэхгүйгээд идэх чинь бас аюу харамсалтай л байгаа. Битэрийг үзэж байгаа орон нутгийн үзэгчид бас байж магадгүй. Гэхдээ за орон нутгаас ирэх боломжгүй ч юм уу те ажил амьдрал нь таардгүй хүмүүс яах вэ гэдэг асуулт байна л та. Тэгэхээр орон нутагт хийгдэх боломжтой юу эсвэл орон нутагт хийгдэж байгаа юу? Орон нутагт бол хийж 11 настай бүх хүүхэд бол орон нутагт бол хийж байгаа. Зүгээр аймгийн төвүүдэд бол сайн дураараа хийж байгаа. Зүгээр яг суманд бол одоо хараахан бас сайн дураараа хийгээгүй байгаа. Ер нь аажимдаа бол би бас алдар төвчин судлалын үндэсний төвийнхэнд хийлдэг. Ер нь бол сайн дурын дахлаажуултыг суманд ч ихсэн одоо хийдэг болох хэрэгтэй, хүрч явах хэрэгтэй. Ерөөсөө хүн амдаа энэ омоо хөнзөөний хавдар гэдэг чинь жилдээ бид нар нэг 160 ээж алдар тань гэдэг чинь дунджаар нэг айл 5 хүнтэй гэж бодоход л одоо хичнээн хүнийг тий бараг л одоо 1000 хүн чинь ээжээ алдах шиг ямар хэцүү юм бэ тий одоо дэлхий хүн болгол мэднэ шүү дээ. Тэгэхээр энэ өвчнөр ингээд бэлэн вакцин байгаад ах чинь энэ өвчнөр ингээд эхчүүдээ алдаад идэх чинь тэгэл одоо маш олон одоо эндэгдэл болдгоо маа гэхэд 500 гаруй эмэгтэйчүүд чинь хэцүү одоо хүнд
зүйлийг даван туулж ш тийм ээ. Хагалгаа хийлгэж जैन, төлөвлөж जैन, бүтэн 2-3 жил химийн эмчилгээ хийлгэж जैन гихэл мэтлэн тэр хоёр хүндээ бол одоо асар их зардал гарч байгаа шүү дээ. Зүгээр одоо жишээлхэл юм бол вакцины маань бол 19-оос 20 мянган төгрөг. За дээдл нь одоо энэ долларын хань шүүстэй холбоотой 23 байж болох юм тийм ээ. 19-оос 20 мянган төгрөг л байна шүү дээ. Тэгэхэд зүгээр энэ хагалгааны зардал гэхтэл одоо 3 сая төгрөг байна. Тэгээд туяа эмчилгээ, эмийн эмчилгээ гэхээр 19 сая төгрөг байгаа байхгүй. Тэгээл ингээд дундчаар бол одоо нэг 20-оос 30 сая төгрөг даатгалаас гарч чинь тий. Даатгалаас гарахаас гадна тухайн эм тариа янз бүрийн юмнаас болоод өвчтнөөс гарах зардал зөндөө байна ш. Тэгээ тэр сэтгэл зүйн зардал одоо сэтгэл санааны хохирол тий. Тэр одоо хавдартай гэж сонссон одоо их олон эмэгтэйчүүдийн одоо даван туулгач эмэгтэйчүүдийн яриаг сонсдгийн тэгээд сонсох болгонд л бүр нулимс гардаг ш. Анх хавдартай гэж сонсвол тэр гэр орон үр хүүхэд найз нөхөд аав ээж тий. Ер нь одоо ямар болохыг гэдэг. Тэгэхээр бид нар энэ вакцины байгаад идэг Монгол улс хавдраар дэлхийд дахинд тэргүүлж байна. Ер нь бүх хавдраар тий. Илгээний хавдар, хотоодны хавдар. Тэгэхээр нэг хавдраас сэргийлж байгаа дэлхийд дахинд 2 л вакцины биш тий. Б гепатитын вакцины. Тэгээд умаан одоо энэ хүний папиллома вирусын одоо юу эсрэг вакцины, халдвар эсрэг. Тэгээд энэ умаан хөлзөө тэгээд 6 төрлийн нөгөө шатаа үү мөнгөл янз бүрийн одоо хавдар байна. Тэгээл одоо манайх чинь эрэгтэйчүүдийн шатан хавдар гэх чинь жилдээ нэг 9-10 тохиолдлоос бүртгэгддэг шин. Тэгээл одоо энэ чинь хорт хавдар шүү дээ. Зүгээр нэг хавдар биш. Хорт хавдар тий. Тэгэхээр хорт хавдар гэдэг чинь бол бас л тухайн хувь хүндээ. Тэгэхээр би боддог байхгүй энэ вакцины эсрэг үсэд яриад байгаа хүмүүс бол хувийн эсрэг үстэй хувийн бодолтой байдаг хүнийг бол хүндэтгэн. Тий хувийн. Тэр хүн өөрөө одоо хувьдаа өөрөө хийхгүй байж болно. Тэгээ өргөн төм өрөөл бусдын хүнийг бити хийлэг тгий гэдээ яваад байдаг нь айгуу сонин санагддаг байхгүй. Тэр хүн өөрөө тэр хавдар гэдэг юмыг одоо амссан тэр гэр бүл тэр хүний гишүүн биш шүү дээ. Зөв өөрийнхөө хүүхэд одоо өөрийнхөө нөлөөлөлд байдаг хүмүүсээ хийхгүй байх нь бол тэр хүний дурын асуудал. Гэтэл өөр шал хүн тэр хүнд хамаагүй хүний одоо юм яриад явдаг нь бол их сонин санагдал байдаг. Сая би бас нэг фэйсбүүкээс харж ахад чинь ингээл шал өөр нодлын одоо 10 жилийн өмнө л хүмүүсийн нэг юм хүүхдийн эмнэлэгт нэг бас коридороор хөвтдөг байсан шүү дээ. Тэрний зургийг тавьчаал одоо ийм байна ингээд томоогийн вакцины хийлгэснээс боллоо гэл. Тийм биш байхгүй. Их мэтлэн тэгээд тэрийн нөгөө хүмүүс ингээд фэйсбүүкээр хараад ер нь энэ завшааны хэсэгт ашиглаад гэдэг шиг. Энэ тэрэндээ айгүй бодож хүний эрүүл мэндийн асуудалд бол ер нь тэгэл эмч нараа л одоо сонсох нь зөв шүү дээ. Ер нь бол хавдраг гэснээс за Монгол одоо хүмүүс хавдрын хиддгээр үе дээр очиж онцлогдож байна. Урдчлан сэргийлэх одоо арга хэмжээ аваагүйгээс хөндрүүлээд байгаа юм болов? Эсвэл мэдлэг мэдээлэл дутуу байгаа юм болов? Эсвэл өөрийнхөө эрүүл мэндэд анхаарахгүй байна. Энэ тал дээр та нэг ямар бодолтой байна? Таны байр суурь. Би зүгээр яг нарийн мэрэгжлийн хавдрын эмч биш. Гэхдээ зүгээр яг эмч хүний хувьд бол бодоход олон одоо шалтгаан байна л да. Нэгдүгээрт нь бол бид нар одоо мэдээлэл их муу байна тий. Мэдээлэл одоо эрүүл мэндийн боловсрол бүх шатандаа л муу байна шүү дээ. Бид нар ч одоо сая нэг ковидын үед нэг гараа угаах амны хаалцуудыг сурсан. Тэгэл одоо дахиад нөгөө судалгаа хийгээд үзсэн чинь тухайн үед гар угаалт маань бол 75% байсан чи одоо гар угаалт маань эргээд 30% болцсон байж хэвчлэн. Тэгэл манайх чинь нөгөө эрүүл мэндийн боловсрол муутай учраас одоо мэдээлэл ийм муу байна. За хоёрдугаарт нь урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ мэдэхгүй байна тий. Гуравдугаарт нь бол эрт илрүүлэхтэй орохгүй. Тийм учраас голцоо ихэнх тохиолдол хожим үедээ онцлогдоод байна. Тэгэхээр хавдар гэдэг юмны бас нэг аюултай тал нь бол умаа хүзүүний хавдарч бай. Бүх төрлийн хавдрууд бол ерөөс айгүй чимээгүй явдаг. Чимээгүй ямар ч завир шинж тэмдэг өгөхгүй байж байгаа л тэгэл нилээн 2 3 дугаар хожим өвдөлтөгөөд ирэхтэл эмнэлэгт очиход дандаа хожим үе шатанд авалцсан байдаг. Энэ одоо өөрийнх нь бас хавдрын онцлог байна. Тэгэхээр энэ бол дандаа хожим үедээ онцлогдож байна. За умаа хүзүүний хавдрын хувьд бол бид нар одоо эрүүл мэндийн сайдын тушаалаар 27 наснаас 63 нас хүртэл 4-5 жилийн зайтай эрт илрүүлэгт орох ёстой. Тэгэхээр энэ эрт илрүүлэгт ороод 27 настай одоо ПАП шинжилгээ буюу вирус үзээд хэрэг вирус байх юм бол цаашаа нөгөө ПГУ буюу нөгөө юу PCR. Тэгэхээр энэ эрт илрүүлэгт ороод 27 настай одоо ПАП шинжилгээ буюу вирус үзээд хэрэг вирус байх юм бол цаашаа нөгөө ПГУ буюу нөгөө юу PCR ямар төрлийн вирус байна гэдгийг үзээд ингээд явах хэрэгтэй. Тэгээд энэ умаа хүзүүний хавдар үүсгэгч одоо
их өндөр эрсдэлтэй 12 хэв шинж байна шүү дээ. 12 хэв шинжийнхаа бид нар бол 4 төрлөөсөнд хамгаалж байгаа 4 цент вакцинаар хийж байна. Одоо дэлхий бол 9 цент вакцин хийсэн байгаа. Америкийн нэгдсэн улс маань одоо Англид бол ингээд өндөр хөгжилтэй орнд 9 цент хийж байна. Магадгүй одоо вакцин чинь ингээд өдөр тутам шинжилх ухааны одоо дэвшлэр хөгжиж байгаа юм болохоор удахгүй 12 цент гарах байх. Тэгэхээр бас бид нар хэдийгээр вакцин хийлгэсэн, би вакцин хийлгэсэн зүйлээ гэсэн би бол түгээмэл тохиолддог одоо хүний папиллома вирусын 4 төрлөөс нь л 6, 16, 11, 18-аас л хамгаалж байгаа. Тэрнээс биш 52, 50 одоо 9-өөс бол хамгаалаагүй байгаа шүү дээ. Тэгэхээр давхар вакцин хийлгэсэн ч гэсэн тухайн насндаа эрт илрүүлэгт орж явах хэрэгтэй. Тэгээд одоо энэ хавдар үүсгэгч эрсдэл хүчин зүйлүүд гэж байна те. Эрсдэл хүчин зүйлүүд одоо нэгдүгээр итгэхээр эрт бэлгийн харьцаанд орох тий эрт бэлгийн харьцаанд орох. За тэгээ бэлгийн замын халдварт өвчтэй байх. Мөн одоо олон удаа төрөх, арх тамхи хэрэглэх. За тэгэл одоо нөгөө HPV дохын одоо халдвартай байх гэх мэтлэн ийм эрсдэл хүчин зүйл бол байна. Тэгэхээр энэ эрсдэл хүчин зүйлээс өөрийгөө одоо хамгаалах юм бол вакцинтаас гадна одоо эрт илрүүлэг эрсдэл хүчин зүйлээс өөрөө сэргийлэх юм бол бас хавдраар өвдөхгүй байх боломж нь бий. За ялангуяа умаа хүзүүний хавдар, хөхний хавдар хоёр бол эрт илрүүлэх юм бол хамгийн сайн эмчилгээний одоо хавдрууд дотроос хамгийн сайн эмчилгээний үр дүн авдаг ийм хавдраа гэж үздэг. Эрт илрүүлэгт хамрагдах эмэгтэйчүүд ер нь хэр их вэ? Хамрагдалт ер нь ямар идэг юм бэ? Ер нь бол наснаасанд нь тохиолдол манайх чинь ер нь эрт илрүүлэгт одоо би зүгээр нарийн тоог бол мэдэхгүй байна. Зүгээр манай одоо анагаахын эмч нарын ярьж байгаагаар манай залуучууд бол эрт илрүүлэгт их хожуу юм аа. Ер нь эрт илрүүлэгт чинь нэг 50-аас дээш насны за ялангуяа тэтгэвртэй гарсан улсууд л аюу идэвхтэй явд юм байна. Ер нь 45-аас доош насны залуучууд их муу юм байна. Их муу эрт юм байна гэж ингэж ярьж байхыг би саяхан одоо сонсч ирсэн. Тэгэхээр ер нь эрт илрүүлгийн хувьд бол залуучуудын хувьд бол одоо муу залуу наснда би өвдөхгүй гэж боддог. Гэтэл чинь бол анхны бэлгийн харьцаанд орсноос хойш 24 цагийн дотор эрэгтэйч вэ эмэгтэйч вэ HPV вакцин бол ямар нэгэн одоо хавдар үүсэх тэр одоо хавдар канцерогенний шинжиндээ яваа шилжиж болно. Шилждэг гэдэг нь шүү дээ. Тэгэхээр ерөөсөө би залуу байна, би өвдөхгүй гэж ерөөсөө бодож болохгүй. Аль болохоор л одоо эрт эмчт хандаж эрт илрүүлэгт хандж явах, орчих бол ёстой. Гэхдээ ямар тухайн насандаа ямар шинжилгээг ямар өдөөхөө гэдэг чинь бол бас батлагдсан журам намтай тэргээрээ л явах зүйтэй гэж бодож байна. Олон улсад за хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалтанд хамрагдсан тохиолдол одоо хавдар тусаагүй тийм тохиолдол ер нь байдаг юм уу? Үсэ зөндөө байна. Ерөөсөө ингээл одоо судалгаанууд ингээл том судалгаа Англи, Швед ингээл нөгөө одоо хамгийн эрт 2006 тэгэл 2007, 9, 10, 12 гэх юм одоо манайх чинь 146 дахь орн болсон байхгүй. Тэгэхээр манай урд чинь 145 нэлээд хожоо орсон. Тийм одоо би чинь 2 жилийн өмнө жил хагасын өмнө одоо нэвтрүүлэгт чинь манайх чинь 146 дахь орн болж байгаа байхгүй. Манайхаас хойш нэг орн орсон ингээ 147. Дараа нь ямар орн орсон бэлээ 147, 48 гэдэг ингээ хэвлэлүүдээр яваад байгаа. Тэгэхээр бид нар ийм хожуу орж ах чи урд нь өстэй зөндөө байна. Ялангуяа Австрали улс ч одоо хамгийн түрүүнд нөгөө 2007 онд хийсэн болохоор 30 он гэхэд умаа хүзүүний хавдаргүй ус болно гэж зарлаад байна. Тэгээд Австралид ч ерөөс үндсэн өөрийнх нь сая би 11 сарын сүүлчээр Австралид нэг хуралд яваад ирлээ. Тэгэхэд бол өөрийнх нь үндсэн одоо насны одоо үндсэн тэгээд эмэгтэйчүүд бол ерөөсөө одоо умаа хүзүүний хавдар сүүлийн 2 жилд бол бүртгэдэг өгч. Зүгээр ингээд тэнд сурч байгаа, гаднаас орж ирж байгаа, тий цагаачилж амьдарч байгаа ийм улсуудын дунд л бол гарч байгаа. Тэгэхээр тэд нар бол ганц товлол хийгээд зогсохгүй 45 нас хүртэл бас сайн дураараа хийсэн юм бэл. 35 нас хүртлээ угаалга гэж хэлдэг юм да бид нар 35 насны бүх эмэгтэйчүүдийг ингээд албан журмаар вакцин хийлгдэг. Тэр вакциныг бас хийсэн юм бэлээ. Гэх мэтчлэн олон одоо вакцинжуул та. Тэгээд мэдээж хэрэг бас давхар нөгөө эрт илрүүлэг. Тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг 70 гэсэн дэвшил одоо тийм зарилт дэвшилээд байгаа хгүй. Сая манай одоо чуулган дээр ч гэсэн бас тэрийг ярьсан байлээ. ДМБ чуулган дээр. Тэгэхээр тэрэн дээр 90 гэдэг чинь бол 15 дэлхийн нийтээрээ одоо 9-өөс 15 насны октийн гэж байгаа. Одоохондоо бол зарим орн дан огчтой хийж байгаа, зарим орн бол охид хөвгүүдтэй оюуланд нь хийж байгаа. Тэр октийн 90% л умаа одоо энэ хүний папиллома вирусын эсрэг вакцинд бүрэн хамруулах. Бүх дэлхийн эмэгтэйчүүдийн 45 хүртэлх насны эмэгтэйчүүдийн одоо
35 45 ингээд бүх эмэгтэйчүүдийг эрт илрүүлэхт Умаа хөгжөөний хавдрын эрт илрүүлэхт 70% хамруулах гэж. Бүх дэлхийн шүү дээ, ганц Монголын биш. Энэ эмэгтэйчүүдийг эрт илрүүлэх 70% хамруулаад тэгээд эрт илрүүлэлт хамрагдсан энэ одоо Умаа хөгжөөний хавдартай гэсэн хавдрын одоо урьдчил үе гэж байгаа шүү дээ. Шууд хавдар болохгүй те. Урьдчил үедээ энэ эмэгтэйчүүдийн 90%-ийг бүрэн эмчилнэ гэж байгаа байхгүй. Бүрэн цогц эмчилгээ. Тэгэхээр 90 70 гэдэг нь ингэжээж одоо дэлхийн нийт бол Умаа хөгжөөний хавдаргүй болгоч одоо боломж нь байна гэдэг энэ олон эрдэмтэд судлаач чинь судлаад ингээ гаргацсан. Энэний одоо төлөөл Монгол улс манай эрүүл мэндийн салбар одоо явж байгаа шүү дээ. Вирусын эсрэг вакциныг дархлаажуулалтанд хамрагдахын тулд зөвхөн эмэгтэйчүүд юм уу эсвэл манай улсын хөвгүүд бас хамрагдах боломжтой юм уу? Боломж манайх бол 2 хүүсэнд хийж байгаа шүү дээ. 90 2 хүүсэндээ хийж байгаа. Тэгээ яагаад хөвгүүд гэхээр нэгдүгürt нөгөө хөвгүүдэд байгаа зөндөө олон хавдрууд байна шүү дээ, тий? Хөвгүүдийн одоо шодан хавдар, тэгэл хошторны хавдар, уруулын хавдар, хүзүүний хавдар гэл ам залхуурын хавдар гэх энэ ч хөвгүүдэд байна. За хоёрдугаарт нь бол хөвгүүд ч өөрсдөө дамжуулагч байхгүй. Тэгээ хөвгүүдэд чинь нөгөө биелийн харьцаанд ороод ирэхээрээ хөвгүүдэд баяждаг. Тэгээд шинж тэмдэг илэрх нь бол илүү эмэгтэйчүүдэд илүү одоо нөгөө юуны юмд нь одоо сарын тэмдэгт нь өөрчлөлт ордог. Мэдээч хэлэг жаахан одоо ялгаралт их илүү гардаг ч юм уу те янз бүрийн энэ одоо зүйлүүдээр эмэгтэй онцлогдод байдаг. А гэтэл эрэгтэй хүн ч өөрөө тэр нь тэгээд явж идэг. Тэгээд дамжуулагч болоод байдаг байхгүй. Тэгж болоод дамжуулаад байдаг. Тэгэхээр нэг эрэгтэй хүн одоо олон хавьдагчтай одоо хавьдагчтай эрэгтэй хүн бол олон хүнд л тараана гэсэн үг шүү дээ. Тийм учраас эрэгтэй хүмүүсийг одоо хийж бас давхар одоо хамгаалж. Вакциныг за хийлгсэн болон хийлгээгүй хүмүүсийн хооронд ялгаа байгаа. Мэдээж асар их ялгаа байгаа. Зөндөө ялгаа байгаа. Манай оронд ч гэсэн одоо ингээд дан огт бид нар 2012 онд шүү дээ. 12 онд Америкийн нэгдсэн улсын нөгөө мянганы цэрлэгийн сангаар манайд 44800 хүн тун энэ папиллома вирусын эсрэг вакциныг хандивсан. Тэгээ хандивлаад бид нар тухайн үед хавдрын Умаа хөгжөөний хавдар энэ өвчл ихтэй өмнө говь Сэлэнг 2 аймаг. Тэгээд Багнуур Багнуур Баянгол 2 дүүрэгт 9-15 настай охтод хийсэн. Энэ 3 тхий үед бол 3 тунгаар хийчихсэн. 3 тунгаар хийгээд бас эхний 2 тунгийн хамралт бол нэлээд сайн явж исэн. 3 дахь тун дээр ч бас л нөгөө өргөдлөө боллоо гэж одоо ярьж байгаа янз бүрийн юмнуудаа яриад бас хүмүүсийн хамралтын хэмжээ бол буурсан. Гэхдээ 2 тун 1 тун хийсэн хүмүүстэй одоо энэ юуны хавдргүй Монголын төлөө нийгэмлэг билүү тэмтэрийн бус үйлдвэрийн хавдргүй Монгол төрийн бус байгууллага. Тэгээ энэний эрдэмтэд Австралийн Мордочи их сургуулийн сургуультай хамтраад 5 жил 11 жил 2 энэ охтуудыг дагаж судалсан байна. Энэ хийлгсэн. Тэгээ энэ дагаж судалсан охтуудыг ингээд хийгээд үзэхэд бол энэ хүний нөгөө хамгийн их одоо Умаа хөгжөөний хавдрыг хамгийн их үүсгэж идэг тэр 16 18-аас нь бол 100% 11 жилийн дараа дархлаа тогтсон байна. Гэтэл нөгөө хийгээгүй охтууд нь бол дархлаа байхгүй. Дархалт байна. Энэ охтууд нь бол Умаа хөгжөөний хавдрын энэ нөгөө 16 18 чинь өвчин хавдраа болоогүй ч гэсэн одоо 23 4-тэй хүмүүс тэр вирус нь бол байж. Тэгэхээр энэ чинь алцар ялгаа байхгүй. Дархалтын хувьд бол 9 дахин одоо бага байна. Тэгээд 5 жил бас дагаж судалсан судалгаа 5-11 жилийн дараа одоо тэр байгууллагын судалгаагаар бол гарчихсан юм үр дүнтэй. Тэгсэн хэрнээсээ нөгөө төрөлт нь яг хэвээ. Төрөлт жирэмслэлтэд бол ямар ч өөрчлөлт байхгүй. Одоо хийлгээгүй 1000 охиныг вакцин хийлгэсэн 1000 охинтой ингэж ирж харьцуулж судлаа шүү дээ. Тэгэхээр төрөлт нь жирэмслэлтийн хоёрын хувьд бол ямар ч ялгаа байхгүй. Тэгээ энэ вакцин бол төрөлт жирэмслэлтэд нөлөө үзүүлдэг юм гэдэг нь бол худлаа. Өргөдөлт нөлөөлөхгүй ямар ч тийм нөлөөлөхгүй. Харин одоо тэр чинь ямар ч одоо нөлөөлөлгүй харин нөхөртөө халдвархгүй эрүүл ихээс эрүүл хүүхэд төрнө юм байна. Шинж тэмдгийн хувьд яаж илэрдэг юм бэ? Магадгүй ноцтой ч юм уу эсвэл энгийн байдаг юм уу? Юун дээр ямар шинж тэмдэг илэрх үү? Умаа хөгжөөний хавдар дээр үү? Тийм Умаа хөгжөөний хавдар эмэгтэйчүүдээр хамгийн анхны шинж тэмдэг илэрх нь ерөнхийдөө сарын тэмдэгт л өөрчлөлт орно. Хамгийн одоо ойр орхон ирдэг ч юм уу эсвэл алга болдог ч юм уу тий. Тэгээд эмэгтэйчүүдийн нөгөө одоо ялгаралт эмэгтэй тэгэл одоо нуруугаар өвддөг, завиур хитдэг, тэгэл турна, эцэн гэх мэтлийн.
Битэрийг үзээд дархлаажлалтанд хамрагдах вакцин хийх хүсэлтэй маш олон хүн байгаа. Гэхдээ онцгойлон анхаарах магадгүй хориглох заалт ямар заалт байгаа вэ? Ер нь ямар ч вакцинд бол түрүүний хэлсэн тий хориглох заалтууд одоо хориглогчдээ тухайн үедээ их айхтар хориглох заалт гэж байдаг. Тэгэхээр тухайн үедээ ямар нэгэн одоо өвчтэй тий ямар нэгэн одоо халдварт бас өвчнөтэй ийм одоо гол нь л ер нь халдварт өвчин байдаг юм л одоо жишээл одоо ингээд таниад хүрсэн ч юм уу магадгүй одоо Б гепатитээр өвдсөн ч юм уу тий том уутай ингэх мэтлэн тэгээд мөн одоо тухайн вакцины найрлаганд ордог бодисууд гэж байдгийг тийм бодисууд гэж бичсэн байдаг шүү дээ. Тэр бодисод харшилтай хүн байж болно тий. Жишээлбэл одоо өндгөн төсвөрлсөн тийм вакцин бас байдгийг. Тэгэхээр өндгөний харшилтай хүнд бол тэрийг хийдэг ч юм уу тий. Мөн одоо тэр генетикийн хувьд их онцлог шүү дээ. Хүн чи одоо өөр нь байгалийн амтан өөрөө генетикийн онцлог болохоор одоо тэр ямар нэгэн хэмжээгээр тэдний гэр бүлд ингээд вакцин тохирдгүй тийм одоо генетиктэй хүмүүс байдаг байхгүй. Жишээлбэл онцлог нь тийм юм тий. Би жишээл одоо Төв аймгийн Баян чанарт эмч хийж байхад Улаанбаахны вакцин өөр вакцин ингээд хийхэд бол зүгээр үүдэг. Одоо ингээд сахуу татрангийн ч юм уу бактерийн гаралтай вакцин хийхэд зүгээр вирусын гаралтай вакцин хийхээр л одоо болтгоо дахиад онцтой энэ ийм хүүхдүүдтэй айл байсан. Гэх мэтлэн тэр тухайн удамдаа тэр одоо төрлийн юунд харшилтай ч юм уу тэр одоо тэрсээ генетикийн өстө би таашгүй тийм зүйл байдаг байхгүй. Тэгээд мөн одоо бас ингээд ер нь ямар нэгэн вакцин хийхэд бага насндаа нөгөө товлын дагуу вакцин хийхэд урал хүндрэл өгөөд харшаад маш хүндрэл өнтер өгч исэн тийм хүмүүс бол хийхгүй. Тийм бол эсрэг заалт бол байна. Гэхдээ эсрэг заалтын хувьд бол маш бага. Тэр эсрэг заалт нь одоо арилцсан тохиолдолд хийж болно. Гэхдээ вакцин хийхийн өмнө заавал яах вэ? Эмчт үзүүлнэ. Зүгээр одоо сайн юм гэж гүйчихэж нэг өрх юм битэр шууд хийх. Эмч үзээ заваараа хэлээд эмч асуумж аваад эмч үзээд вакциныг бол тухайн үедээ цоо ирүүл хүндлэх юм. Гэхдээ вакцины хувьд одоо хийж явах үед бас нэг зүйл гардаг л да. Вакцинтай давхцсан эмгэг гээд нөгөө эмч чинь одоо чамнаар чивтга яриад чи одоо ингээд өнөөдөр нусгойцсон халуураагүй нуруу чи өвдснөө өвдөөгөө чам заваараа энэ тэн чин захтан жулаан юм гарсан уу гараагүй юу. Тэгэл зүрх уушгийн чигнал зүгээр байхаар хийчлээ. Гэтэл чин тэнд ямар нэгэн хэмжээгээр одоо мэдрэлтийн өрөвсөл ч юм уу маш нарийн тийм одоо халдварын процесс явж исэн. Тэр нь бол одоо анхны тэр эмчийн бодит үзлэгээр илрээгүй тохиолдол байдгийг. Тэгээд вакцин хийхээр вакцин чинь бас л биологийн идэвхтэй бодис шүү дээ, тий. Тэрийг хийхээр нөгөө эмэгтэй зүг давхцаж одоо илэрдэг тийм бас вакцинтай холбоотой давхцсан эмгэг энэ төр гэж гарах тохиолдлууд бол байдаг. Гэхдээ энэ бол маш ховор. Одоо нөгөө 10,000 хүнд нэг тохиолдол гэх мэтлэн тийм. Гэхдээ бол тийм байдаг учраас би бас эмч хүний хувьд бол тийм зүйл бас давхцаж илэрдэг тийм зүйлүүд бол байдгаа гэж бас хэлмээр байна. Баярлалаа. Тэ нэвтрүүлэг маань өндөрлөх төхөж байна. Нэвтрүүлгийн сүүлийн хормыг танилцуулъя. За ингээд урьж оролцуулсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд манай хүмүүс ерөнхийдөө энэ вакцин гэдэг бол үнэхээр одоо дэлхийн нийтэд одоо шалгарсан дэлхийн хүн амыг одоо хүн төрөлхтнийг өсөн үржихэд одоо нөлөөлсөн ийм одоо зүйл. Тэгэхээр та бүхэн вакциндаа одоо эргэлзэлгүйгээр эмч тэгээ шинжлэх ухаанч ийм одоо хүмүүсийн үгийг сонсож одоо байгаарай. Тэгээд цахимд одоо хитрхи одоо автаж цахим аюу нийгмийн сүлжээнд явж байгаа буруу ташаа мэдээлэлд бити автаарай. Юмыг ер нь сайн цензуртэй олон талаас нь одоо ойлгож хандаарай гэж та бүхнээсээ хүсэх байна. Баярлалаа. Тэ нэвтрүүлэгт маань бас цаг заваа гаргаж хүрэлцэн ирж оролцсон танд маш их баярлалаа. Ажил амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Өнөөдрийн хэлбэр агуулга нэвтрүүлгийн хүндэт зочноор Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн зөвлөх, эрүүлгийг хамгаалах гавьяат ажилтан Наран гэрлийг урьж оролцууллаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.